За доороосоо л иймэрхүү өндөр харагдчихээн. Одоо тэр цаана Starbucks байгаа. Starbucks орж нэг жоохон амраатах, жоохон ядарч байна. Өглөө хоол идээд гарсан болохоор хөөс өлсөхгүй байна. Тэгээд ятхан нэг кофе явуугаад кек гэдэг юм лөө. Starbucks дээр ороод ирлээ. Hallo, ich hätte gerne einmal Cappuccino. Welche Größe? Große, large. Ein bisschen stärker mit extra Espresso? Wie bitte? Ein bisschen stärker mit extra Espresso? Ja, genau. Und New York Cheesecake einmal. Für hier? Ja, hier ist. Und noch was dazu? Das war alles. Nein, one. Dein Name? TS. TS. Ja, IE. A few moments later. NI. 3 days later. N. Fang nochmal an. Sag deinen Namen. 2000 years later. Zähne. Einfach Zähne. Ja. Cheesecake захиалсан нэг том капучино захиалсан. Том нь яриа тийм том гэж бодсон баймар том надаа. Энийг гарны ажил байна. Нүүрт зэгцэл байна. Баймар том аа. Кекэд за кофе гоочлоо да. Музей үзэхээр явцгаая. Гоё на баянахцээ. Оранжсгал орцоо. За Александр Плац дээр тэгээд нэг ийм юу байдیں۔ Цаг байдیں۔ Энэ болохоор хотуудын тэгээд цаг манай Улаанбаатар тэнд харагдчихээн. Одоо Улаанбаатарт 23 цаг болж байна. Эндээс одоо 7 цагийн зөрүүтэй байгаа. Одоо хэдүүлээ музейд явъя да. Энд Александр Плац дээр ийм Weihnachten юм юу маркет нэгтсэн. Тэгээд орой болсон гэлүүд нь аим гоё. За тэр юу лөө Гадрело автобусаар явна гинэ. Автобусаар явбал буугаад талахгүй мэт. Тэгэхээр би автобусын бодол дээр Google Map-аас хайгаад олоод ирүүлээ. Одоо энэ 208 гэсэн магад 2 минутын дараа 208 автобус ирэхэд буудаа. За автобусанд суучлаа. Тэгээ одоо баг 21 минут гэртээ яваад очих газар очноо. Одоо мөзлөг алах чинь нэг 2 минут гэртээ алах юм байна. Тэгэхээр автобусанд дотор мохоор очлоо. Бодоод үзсэн чинь өглөөнөөс хойш ерөөс ус суугааг юм байна. Пепси уугаал тэгээд 2-3 аяг кофе уугаад тэгээд явцсан за. Тэгж байх шиг байна. Миний бурал да. Тэгээ жоохон дотор мохоргоод эвгүй цагт олчлаа. Одоо мөртөж музей рүү алах чинь. За музей дээр нэрч ин да. Энэ юм шиг байна. Орцгоо юу гэсэн. За тикт авчлаа. Тэгээд ишиг хувцаа ирэгнэ. Таа хувцаа хийсэн. 2000-аас хувцаа хийсэн. 2001 гинэ. Одоо миний төрсөн он бисэн 2000-аар авчихсан. За зэгаал.
амар тажиглаад дээшээ гараад үтээцгээ ийм юу байна. За. Вау. Яг үндэ энэ музейн талаар ямар судалгаа хийгээгүй. За өөр музейд явах гэж хагаад болоод тэгээд өөрийнхөө дуртай зэлөө хүрээд ирлээ. Бас иймэрхүү юм байт юм байна. Өдөр одоо юу юм бэ? Иймэрхүү юмуд байна. За энэ нэг ийм юм байна. Тэгээд энэ юу юм бэ гэдээ уншсан жаа. Баячууд хэрэгэлдэг байсан юм. Юу гинэ? Шүүгээ одоо шүүгээлэх юм уу та? Тийм юу гинэ? Тэгээ баячууд илэрхийлэл болсон. Эдгээр нь ингээд бүгдээрээ мөнгөөр хийгдсэн гинэ. Яг ийм юм байна. Оо, энэ одоо алт юм болов? Юу юм бол? Вау, энэ хата. Бодвол даах гинэ. Алан самай юм бид. Лонх юу гэдэг лээ? Нэрийг мэдэхгүй байна мартчихсан. Монгол нэршээ. Дом билүү? Тийм юм шиг байна. Дотор нь цай байгаа хийдэг хуудаг. Яг тэрнээс нь сайн ирсэн чаа зааны соёогоор хийсэн гинэ. Сэлэхтэй. Зааны одоо энэ голд байгаа энэ цагаан юмнууд нь бүгд зааны соёо юм шиг. Энд хулгайгаар харуулцтай баяжны бүгд алт мөнгө гэхээр үнэтэй юм надад. Тэр татаад зүг нэг ваймад нэг иймэрхүү юм орж ирсэн. Иймэрхүү музей. Тиймэрхүү юм шиг байна. Тэр үеийн шаад зэтлүүд юм уу? Юу юм эдэхгүй юм байна. Вау, бид нар бас амар царайлаг харагдаж байна. Тэгээд яг юу юм сайн мэдэхгүй байна. Ямар ч тийм доор нагаар зүүн бэхэлцэн юмнууд нь болохоор зис хайлш гэсэн үү? Хайлшаар бэхэлдэг гинэ. Бодвол энэ үед дээр үед ийшгээ цэцэг мэцэг хийдэг гэсэн мэт лөө. Та мэдгүй. Нэг тайлбар нь яг яадаг байсан тайлбар мэлбэр налах уу? Чи нэг юм зэрэг байна. Ямар амар алт мөнгө төр сандаа хэлдэг байсан. Тэрэл том газар байна. Одоо яг утгаараа шааз итлээ. Юу л орд шаазан юм уу? Тэний хэсэг рүү орж ирж байгаа шиг байна. Тэгээ музейд дотор гайз хамаагүй чанга ажиллахгүй гээд тэгээд би нэг чанга ярихгүй баг хэмнэж явах уу? Яриад бичлэг хийх байх шүү дээ. Ойлгоорой. Ийм зэрэг байна. Горон хөвчмчэн гэдэг нэртэй зэрэг байна. Тэгээд дотор явж ирсэн дээр бүр бараг танхим болгонд 1-2 ажилчид амар их ажилчид байна. Бүдэл бол ийм хүн байдаг шүү дээ. Тэг яагаад гэхээр шалтгаан нь эрдүүл их юмнууд нь ингээд алт мөнгө бэрийг өдрийг хамгаалж байгаа гэж бодож байна. Юу гоё юм. Тэгсэн жоохон жагаал ийм том хийснэ тагаад. Энэ зүгээр чимэл надад тавьсан юм л ёо тэр дээд чахан юм уу? Харслан юм уу? Юу юм бэ? Ямар гоё юм бэ?
бидний түүх мөх юу ч тиймэрхүү юм бичээгүй. Тэдэн оны хэлэл мэдлэлгээл цөөр юм алга. Энэ бүр 1339 оны юм байна. Йоо. Ном юм байна. Тийм шүү. Библийн тань юм шүү. За энэ болохоор дизайных нь давхар нэгнэ. Тэгээд янз бүрийн сандалнууд байна. Янз бүрийн хэлбэр төрс дизайнертэй ийм сандалнууд байна. Ёо энэ минь ямар тэнэг юм бэ? Энд дэдэг ажилчид нь хэрвэн ажилгүй маа. Яасан гэсэн за. Одоо ингээл зогсоод чинь хүн орж ирэхээр зогсоол ер нь хөнгөө юм. Орой болсон болооч тэр ер нь амар цөг хүнтэй. Тэгээд хүн ирэнгүүд л сууж байгаа босоол тэгэл ингээл бичнэ. Юм ховцнуудын юу гэнэ тий шармарк нэр сүн мэдрэмж төрч. Мэдгүй санахлаа орох гэсэн амар сонир мэдрэмж төрч. Тэгээд хормог санагдаж байна. За нэг иймэрхүү юм шүү. За ямар ч би гараад ирлээ guys. Тэгээд одоо их часгаа явлаа. Манай дүү цуг жимт хүү гэдгсэн. Тэгээд очиод жимтлээ явлаа. Тэгээд Берлиний хаан маань үзүүлээгүй. Sorry. Берлиний хаан нэр үнэхээр үзсмээр юм байхгүй. Яг зүгээр л нэг хаан тэгээд зураг. Тийм учраас хэрэггүй гэж бодоод Берлиний хаалга явсангүй. Бүр дараа нь яг зорж дахиж Берлинд ирж байгаад юу яана. Бүр гой музейнуудын үзүүлнэ заяа. Вау, тийм нэг бод юм уу юу юм. Амар гоё. Шимтсэн байна. Тэр юу гэнэ? Мод гинэ. Амар гоё юм хийсэн шүү дээ. За, жимнээс гараад ирсэн тэгээд Вайнахс маркет дээр ирсэн. Замд таараад тэгээд ийм бол янз бүрийн чихэр шоколаднууд байна. Хүүхдийн тоглоом. Хотод нэг бэлэг аммаар байна. Ямар бэлэг авах мэдгүй байна. Өглөөнөөс хойш хайсаа олдохгүй. За. Тэгээ одоо гэлүүгээ яваад тэгээд амарлаа. Одоо Убан ирж байгаа. Баяртай. Өнөөдрийг цуг билсэн баярлаа гэж.